Морьд монголчуудын мөнхийн өмг шилөө. Морьтойгоо дэлхийн талыг эзлэж, морин туураагаар дэлхийг хамгаалж, морин дил дээр тусгаар тогтнолоон зарласан учраас морин төрийнхөө сүлдөнтэй залж дээдлсэн ард түмэн байлээ шүү гэдэг бас хэлээ. Монголчууд байна штэ Адуунда хайртай учраас 1263 онд Адууны яам гэж байгуулж исэн тийм ээ. Адууны яам гэж байгуулж исэн. Нөгөө нэг алагч нь хэдэн төрлөлөө явуучих 16 төрлөлөө явуучих. Хээр алаг, хараалаг, халиу алаг гэх тийм үү. Халдсан сартай. Мөн нөгөө хөөрцөн хөөрхөн борлог, ажнаа хөрөн асгат саарл, ажнаа шарга гэж явдаг. Ингэж төрлөөд 600 гаруй төрлөөр төсөлдөг байх. Номхон мордууд байгаа юм шиг тийм. Номхон мордууд Монгол хүний ген хайчих уу, Монгол хүүхдийн ген хайчих уу. Ер нь бол 30 минут унаад явцсан байх. Тэгэл ер нь өөрөө унаачих. Тэнгэр уулаас тэр Монгол морьтын нэг цэргийн юу олцсон юм бэл. Цогцсон. Тэгсэн чинь өөртөө чон тахны мөрчгсөн. Монгол цэргийн баатрууд чинь Адуунда дөрвөн шилбийн одоо Ямааны арьсаар, Сарлагын арьсаар байсан баг. Гээд баг хийчихсэн. Халуун гушуутай мал гэдэг дийдэлдэг тийм үү. Альва ажлыг морин цагт эхэлдэг монголчууд тийм ээ. Тэгээд Монгол Адууныхаа толгойг уул хаваан дөрөнд залдаг. Сонгол төхөөд ирэхлээр баг л толгойтой болгох нэг морины хажууд очил тийм мордож чадахгүй ч гэсэндээ хажууд нь очил тэр имэйл хазаар тэргүүт нь ямар байгаа гэдгийг ч анзаарахгүйгээр ингээл 13 дугаар зуунд их хаан маань морьтой тэр их гүрнийг байгуулсан тийм үү. 11 он тэр өрчлөгийн хувьсгалыг морьтой хийсэн. 21 онд бас морьтой хийсэн тийм үү. Арчсан хувьсгалал бас нэг цагаан морин жилгсэн гэж ярьдаг ч тийм нь тийм. Ингээ ер нь бол бүх юм адуутай холбоотой байхгүй. Мор унд сурна 5 хоногтой. За Монгол ах үед Монгол гэртээ хонц сурна. Одоо гэрт хонц үзег хүмүүс зөндөө шүү дээ. Тэнд яа бороонд норн те. Одоо хонинд явна, адуунд явна. Морь авцарн, чөдрийн морь авцарн нэмэлт сурна гэдэг. За хотны ноос түүх, аргал түүх гэж зөндөө юм. Аян сургалтууд л явна. Морьд монголчуудын мөнхийн өмг шилөө.